Жирэмсэн үед юу хийж болохгүй вэ? Энд заавал жирэмслэлтийг хариуцсан эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Учир нь тохиолдол бүр өөр байдаг бөгөөд амьдрал эрүүл мэндийн түүхээс хамааран хориглох зүйлсийн жагсаалт өргөжих эсвэл багасч болно. Гэхдээ хин хийх ёсгүй зүйлс бас байдаг. Хортой бодис гэр ахуйн химийн бүтээгдэхүүнтэй, жишээ нь ханийн будаг, ханийн цаасны наалтуур зэрэгтэй. Амьсгалыг хориглоно. Энэ нь жирэмсний үед засвар хийх нь тийм сайн сонгогдож гэсэн үг юм. Агаар дах хор хөнөөлтэй хийтэй орчинд ажиллахыг хориглоно. Жишээ нь ном хэвлэдэг хэвлэлийн газар. Зам дагуу алхахыг хориглоно. Мөн төвжрэлд орсон үед машины доторх агаарын эргэлтийг асаах хэрэгтэй. Хэвлийн булчингийн дасгал хийх, хэвлийдэх даралтыг нэмэгдүүлэх дасгалуудыг хийхийг хориглоно. Суултын дасгал ялангуяа жимгээр хийхийг хориглоно. Жирэмсний үед арцэгний оролт байнга даралт ирдэг учраас энэ хөдөлгөөн байдалд муугаар нөлөөлнө. Мөнгөх, өсрөх зэрэг дасгалуудыг хийхийг хориглоно. Ямар ч шивээс хийхийг хөхүүлэлт дуусах хүртэл хойшлуулсан дээр. Мөн түүхий эсвэл дутуу чансан мах, загас идэхийг хориглоно. Эмчийн зөвшөөрөлгүй ямар нэгэн онцгой дэглэм барихыг хориглоно. Гэрийн тэжээвэр амьтдын цэвэрлэгийг гэр бүлийн бусад гишүүнд даатгах нь зүйтэй. Учир нь токсоплазмоз халдварлах эрсдэлтэй. Мөн ямар ч юм хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн зөвшөөрсөөр хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хоригоо зүгээр ч нэг тогтоогоогүй бөгөөд тэдгээрийг зөрчих нь таны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болно.